Сайн байцгаана уу? Өнөөдөр би Солонгосод хэрхэн машин түрээслэх талаар хуваалцахаар орж ирсэн байна. За бүгдээрээ эхлээд Rent-A-Car аппликейшнаа татаж авах хэрэгтэй. За татаад аваад орох юм бол түр хугацаагаар машин түрээслэх, нэг бол гэртээ хүргүүлж авах гэх мэтчлэн. За тэгээд хаашаа явах те байршил машинуудын маань төрөл гээд бүх мэдээлэл нь эхний нүрэн дээрээ гарч ирж байгаа. За үүний дараагаар аялалд явах өдөр болоод хаанаас явах гэж байгаа байршлаа бүгднгийн сонгож өгнө. Хэдний сэдний хооронд явах уу гэд За ингээд уншина. За унсны дараагаар ямар загварын машин сонгож авч явахаа эндээс харж агаад сонгох боломжтой. Миний хувьд болохоор хамгийн боломжийн үндтэй машиныг сонгож авсан байгаа. Энэ аппликейшнаар дамжуулаад өөрийнхөө гэртээ шууд хүргүүлж авах боломжтой. Хүргүүлж авах юм бол 10,000 вон нэмж өгөөд гэртээ шууд хүргүүлээд авах боломжтой гэсэн үг. За доошоо гүйлэх юм бол тэгээд байгууллагын маань байршил, хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүд харагдаж байгаа. За 3,000 вонын хөнгөлөлт эдлэх боломжтой байж таараад 65,000 вон уншуулсан байгаа. За түнгэж шууд захиалга хийсэн гүйлгээний утга маань шууд гарч ирж байна. Маш амархан байгаад тэгээ бүгдээрөө заавал нэгнээс машин гуугаад шаардлагагүй өөрсдөө аялал болон яаралтай машин хэрэгтэй үед ингээд түрээслээд авч болох нэ.